өгсөн 93 жилийн мэндийг хүргэж өнөөдрийн хуралдаа сэтгэл хангасан сууж оролцохыг хүсье. Натурын нийгэм бүүст үүрэх сэдвт өнөөдрийн эрдэм шинжилгээний баг хурлын зорилго нь нэг талаасаа Монголын натурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор манай улсын натурын үйлчлэгээ түүний нийгэм бүүст үүргийг иргэд төрийн болон хамтын ажиллагаа бүхий байгууллагуудад таниулах, натурын хөгжлийн олон жилийн түүхтэй Европын улс орнуудын натурч их сургуулийн эрдэмтдээс туршлага судлах, энэ талаар зөвлөмж боловсруулах, нөгөө талаасаа Монгол улс натурын эрх зүй түүний суурь судалгааг хөгжүүлэхэд анхаарах асуудлыг хэлэлцэх явдал юм аа. Монгол улс натурын байгууллага анх 1925 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 93 жилийн ойтойгоо энэ өдөр золгож байна. 2013 онд Монголын натурын байгууллага олон улсын натурын холбооны 83 дахь гишүүнээр элснээс хойш Франц, Герман, Эстони болон Азийн бүсийн Япон, Бүгд найрамдах Хятад улс, Индонез, Бүгд найрамдах Солонгос улс, Вьетнам зэрэг орнуудтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж туршлага судалж ирлээ. Натурч бид төрийн бодлого болоод иргэний эрх зүйн харилцааны хурцтай хөгжлийг дагаж өөрсдийн мэргэжил ур чадварын түвшинг тогтмол дээшлүүлэх, хуулийн хүрээнд иргэдийн хүссэн үйлчлэгийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, үнэн зөв мэдээллийг тухай бүр авч байх, хүргэж байх цахим натурын системийг нэвтрүүлэхээр 2012 оноос хойш манай танхим зорилт тавин ажиллаж өнөөдрийн байдлаар ажил хэрэг болон хэрэгжин туршиж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор 2018 онд улсын хурлаас батлагдсан улсын бүртгэлийн багц хууль 2018 оны 12 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх гэж байна. Үүнд улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэх, бүртгүүлэхэд зуучлах, эрх хүч субъект нь натурч байхаар тусгаж, натурч тавигдах шаардлага эрх үүргийг тодорхойлж өгсөн. Тодруулбал натурч улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр цахимаар хамтран ажиллах, үйлчлэгчийн хүслээр улсын бүртгэлийн мэдээллийн санд мэдүүлэг илгээж, бүртгүүлэхэд зуучлах, мэдээлэл авалгаа гаргаж өгөх зэрэг үйлчлэгээ үзүүлэхээр зохицуулсан нь натурын үйл ажиллагаа цахимжих эрх зүйн суурь үндэс болж байна. Хууль батлагдаж гарснаар Монгол Улсын үндсэн хуулийн 19-р зүйлийн 19-ийн 1-т төрөөс хүний эрх хэрэгчлөөг хангах үз, эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх хэрэгчлөөг зөрчигдөж тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан хүрээнд төр бүртгэлийн болон натурын үйлчлэгийг иргэдэд эрсдэлгүй түргэн шуурхай баталгаатай хүргэх зэрэг үүргээ биелүүлэхэд дэвшилтэд алхам боллоо гэж харж байна. Төрийн бүртгэлийн болон натурын үйлчлэгээний цахимжих эрх зүйн суурь үндэсийг бий болгоход хууль зүйн дотоод хэргийн яам, улсын хурал бодлогын хувьд дэмжиж холбогдох хууль тогтоомжинд тусгаж оруулсанд натурын байгууллагын зүгээс болон хуваасаа талархаж байна. Бидний урилгыг хүндэтэн хүрэлцэн ирсэн элтгэгч, модератор, шүүмжлэгч буюу паналист, эрхэм зочид төлөөлөгч та нартаа Монголын натурын танхимын удирдах зөвлөл болон нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж хурлын үйл ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдэе. Одоо та бүхэндээ хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя. Улсын хурлын гишүүн, хууль зүйн байнгын хорооны гишүүн хадагтай оюун дээр хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их хурлын 5-ын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга ноён Төвшин Жаргал хүрэлцэн ирсэн байна. За манай элтгэгчээр хууль зүйн дотоод хэргийн дэд сайд инх баяр хүрэлцэн ирж байна. За улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн дотоод хэргийн яамыг дэргэдэх натурын мэргэжлийн хорооны дарга хадагтай Золзын хүрэлцэн ирсэн байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хадагтай Сайхан Цэцэг хүрэлцэн ирсэн байна. Монголын үндэсний арбитрийн ерөнхий нарийн бичгийн дарга ноён Гүнж Дагуу хүрэлцэн ирсэн байна. Академич, за амарсан багш одоохон хоёрыг байна тийм. За гадны зочдод танилцуулъя. Холбооны бүгд найрамдах
Герман улсын холбооны нэвтрүүлгийн танхимын дэд ерөнхийлөгч, олон улсын нэвтрүүлгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын нэвтрүүлгийн хамтын ажиллагааны комиссийн дэд ерөнхийлөгч ноён Рихард Бог хүрэлцэн ирсэн байна. Францын нэвтрүүлгийн дэд зөвлөлийн сахилгын хорооны гишүүн, Финистер мужийн нэвтрүүлгийн зөвлөлийн ерөнхийлөгч ноён Антуан Демердо Люк хүрэлцэн ирсэн байна. Франц улсын нэвтрүүлд хуулийн сургалт туршлага солилцооны Франц хятадын төвийн захирал, Хятад улсын хууль улс төрийн их сургуулийн профессор, арбитрч, Францын гадаад худалдааны зөвлөх хадагтай Мерлис Херберт хүрэлцэн ирсэн байна. Францын нэвтрүүлгийн дэд зөвлөлийн хүндэт нэвтрүүлэгч, нэвтрүүлгийн ёс зүйн мэргэжлийн хариуцлагын даатгалын багш ноён Франсуа Шал хүрэлцэн ирсэн байна. Холбооны хөгжмөнд Герман улсын холбооны нэвтрүүлгийн танхимын гадаад харилцааны зөвлөлийн гишүүн, нэвтрүүлэгч ноён Дэвид Кони хүрэлцэн ирсэн байна. Олон улсын нэвтрүүлгийн холбооны Европын хэрэглэх комиссийн байнгын гишүүн, Унгарийн нэвтрүүлгийн танхимын ерөнхийлөгчийн Европ болон олон улсыг хариуцсан хуулийн зөвлөх ноён Шейбен Тамаш хүрэлцэн ирсэн байна. За улсын бүртгэлийн газрын дарга Баасанд орж хүрэлцэн. За энэ жоо хаа гэж байна. За бэлгэн дарга ирсэн үү? За сайн зэрэг даргын оронд алтантай ахын мэргэжилтэн хүрэлцэн ирсэн байгаа. За ихтэй дарга. Баярсан дарга ирсэн үү? За улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Эдгүрэнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга ноён Батбол хүрэлцэн ирсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа хуулийн эдийн бүртгэлийн газрын дарга хадагтай Болрон хүрэлцэн ирсэн байна. Татварын ерөнхий газрын дэд дарга ноён Заяабал. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал хадагтай Инх хүрэлцэн ирсэн байна. За хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэнэтийн нарийн бичгийн дарга хууль зүйн доктор ноён Амар Жаргал хүрэлцэн ирсэн байна. Монголын хуульчдын холбооны 5 газрын дарга ноён Гамболд хүрэлцэн ирсэн байна. Монголын өмгөөлөгчтэй холбооны ерөнхийлөгч ноён Ганбаатар хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн захирал доктор профессор ноён Эрдэнэ Улаан хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн Эрдэнэтийн нарийн бичгийн дарга ноён Бям Жаргал хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн хувийн эрх зүйн техникийн эрхлэгч доктор профессор Амар Санаа манай 2 дахь хэсгийн одоо юу бэлтгэлийг чиглүүлэх байгаа. За Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн дэд профессор хууль зүйн доктор хадагтай Янжин хорлоо хүрэлцэн ирсэн байна. Монголын өмгөөлөгчтэй холбооны зөвлөлийн гишүүн өмгөөлөгч доктор ноён Сүхбаатар хүрэлцэн ирсэн байна. За хурлынхаа дарааллын дагуу хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэнэтийн нарийн бичгийн дарга хууль зүйн доктор ноён Амар Жаргалыг урьж байна. За манай эхний хэсгийн модератарын үргийг гүйцэтгэр байгаа. За илтгэгч болон финалистуудаа аваад суулгана гэдэг. За тэгээд танд амжилт хүсье.